Эргэн тойронд байгаа бүх хүмүүст би таалагддаг байсан бол амьдрал илүү амар байх байжээ гэж боддог хүмүүс ээ. Хэрвээ дэлхий ийм байсан бол дайн дайж уус төрийн тэмцэл гэр бүл салал бий болохгүй л байсан биз. Харамсалтай та хичнээн хичээгээд хүн бүрийг өөртөө дуртай болгож чадахгүй. Заавал хэн нэг нь танд дургу үзий яддаг болж таардаг. Танд хэн нэгэн дургу бүр үзий ядад байгаа юм шиг санагдаж байвал эдгээр 10 шинж тэднийг танихад тусална. Нэгдүгээрх нь тэдэнтэй харилцаа маш богино болж өндөрлөдөг. Та хамгийн сайн найзтайгаа 24 цагийн турш буу халаад суух үе байдгүй. Хэдий чухал зүйл яриаггүй ч гэсэн зүгээр л хөвгөлтэй тэнийг зүйл ярьж байхдаа хүртэл цаг хугацаа хэрхэн өнгөрснийг мэддэггүй шүү дээ. Гэвч хэн нэгэн таныг үзий ядаж байвал бүх зүйл шал эсрэгээрээ байдаг. Тэд харилцан яриагаа илүү богино байлгаж таныг тоохгүй байхыг хүсдэг. Зүгээр л энгийн зүйл асуух үед ганц зүгээр хариулах гэх мэт. Хоёрдугаарх нь биеийн хилэмж нь бүхнийг хилээд өгдөг. Бид таалагддаг хүнтэйгээ харьцаж байх үед биеийн хилэмжийг нь дурайж илүү ойртдог. Харин хэн нэгэн таны үзий яддаг бол харцаа буруулж, илгээ тэрэх гэх мэт аль болох хол байхыг хичээдэг. Учир нь тэд танаас өөрийгөө хамгаалж байгаа үйлдэл нь инээж. Утгагүй сонсогдож магадгүй ч гэсэн энэ түгээмэл байглаасаа ясан бусдаас өөрийгөө хамгаалдаг үйлдэл юм. Гуравдугаарх нь итгэлцэл гэж байхгүй. Бие биендээ итгэж сул дорой байдлаа нуухгүй байх нь хүн хоорондын харилцааг бэхжүүлж өгдөг зүйлсийн нэг юм. Харин таны үзий яддаг хүн үйлдэл бүрийг чинь сэжиглэх болно. Зарим хүмүүс хэн нэгэнд итгэхэд цаг хугацаа шаардлагатай байдаг. Гэвч ихэнхдээ энэ үзий ядалтын шинж тэмдэг байх магадaltaй. Дөрөвдөөрх нь тэд тантай байхдаа маш хурдан уралдаг. Өдөр тутмын жижиг зүйлс дээр хүртэл маргалдаг үе бий юу? Хэрвээ хэн нэгэн таныг үзий яддаг бол таны амьдралын өдөр тутмын жижиг зүйлсийг хүртэл хэцүү болгож хувиргадаг. Тэд өдөржингөө хүмүүстэй сайхан харьцаж илдэг байсан бол тантай уулзах үедээ цохолдож ууртай болдог. 5 дугаарх нь хүчээр соёлтой байх гэж хичээх. Хэн нэгэн таныг үзий яддаг гэдгийг нуудаггүй бол маш илэрхий үйлдэлүүд гаргадаг. Таны нүүрэн дээр бүхнийг хэлж дургу гэдгийг ичиж зовлгүй илэрхийлдэг. Харин хэн нэгэн таныг нууцаар үзий яддаг бол ямарваа нэгэн маргаанаас зайлсхийж тоохгүй байгаа мэт дүрсгдэг. Жишээлбэл худлаа инээмсэглэх, дуртай байгаа мэт аашлах, хальт харилцан яриа өрнүүлэх гэж хичээх зэргээр илэрдэг. 6 дугаарх нь таныг тоохгүй байх гэж бүх чадлаараа хичээдэг. Тэд тантай ойрхон амьдардаг эсвэл бүр цуг амьдардаг байхыг ч үүсэхгүй. Гисэн идэж тантай таарч харилцаанд орохоос зайлсхийдэг. Танаас болоод гэрээс гардаг цагаа зөрүүлэх, хичээлийн цагаа өөрчлөх, уураа солих гэх мэт үйлдэлүүдийг гаргадаг. Хэрвээ яалтчгүй таарад мэндэлж харилцах шаардлагатай болвол янз бүрийн шалтгаан гарган танаас холдохыг хичээх болно. 7 дугаарх нь таныг сонсохдоо сэтгэл гаргадаггүй. Бид таалагддаг хүнтэйгээ байхдаа яриаг нь чин сэтгэлээсээ сонсохыг хичээдэг. Харин хэн нэгэн таны яриаг бүтэн сонсохгүй сэтгэл гаргахгүй байвал таныг үзий яддаг гэдэг нь ойлгомжтой юм. Таны мессеж нь ганц хоёр үгээр хариулж бүтэн сонсохыг хүсэхгүй байгаа юм санагдаж байвал үнэ л таныг үзий яддаг гэсэн үг. 8 дугаарх нь тэд таныг ойлгохын тулд хичээл зүтгэл гаргадаггүй. Таныг хэн ч ойлгохгүй байна гэдэг маш хэцүү зүйл. Хэрвээ хэн нэгэн таныг үзий яддаг бол таны үнэт зүйлс торчлог сэтгэхүйг ойлгох байтугай сонсохыг ч хүсдэггүй. Тэд таныг үл үзэгдэх шиг мэдрүүлж үзэл бодлыг ч үн цэнгүй мэт мэдрүүлдэг. Үүнээс гадна танаас нэг дээгүүр байх гэж хичээж байгаагаараа үзий яддаг гэсэн үг байж болох нэ. Учир нь та тэднээс үргэлж нэг алхам төрөөж алхдаг. Анхдагч нэгэн юм нь яг л говь брендинг кашмир сникерс шиг. Та нар маань хөл таатай байгаль дээлтэй гэх концептойгоор бүтээгдсэн Монголын анхны ноолорын сникерсээ говь кашмирын салбар дэлгүүрүүдээс авах боломжтой. Бидний өмсөж байгаа гутал эрүүл мэндтэй шууд холбоотой бөгөөд тохиромжгүй гутал өмссөн тохиолдолд мэдрэлийн цэгүүд нөлөөлж тархины судас нарийсах эрсдэлтэй байдаг тул хайртай дотны хүмүүстэй говь кашмирын сникерс бэлгэлж хайраа илэрхийлээрэй. 9-дүгээрх нь тэд таныг уулзалтанд урьдаггүй. Таны бүгд үзий ядаж байгааг мэдсээр байж уулзалтанд очих маш хэцүү шүү дээ. Таны ойр дотны бүхий л хүмүүс уулзалтанд өргөцсөн байтал таал ганцаараа урилга хүлээж аваагүй байвал мэдээж хогийн мэдрэмж төрөх болно. Ийм тохиолдолд тэд таны үзий яддаг гэдгийг нь маш ойлгомжтой юм. 10 дугаарх нь таны зүүн совин ямар нэгэн зүйл буруу байгааг хэлдэг. Зарим үе таны зүүн совин алдах үе бий. Гэхдээ дотроос ч ямар нэгэн зүйл буруу байгааг маш хүчтэй мэдрүүлж байвал тоохгүй орхиж болохгүй шүү. Бидний дотоод сэтгэл бие физиолог биднээс төрүүлээд алаа болохгүй байгаа зүйлийг мэдчихэд ойлгуулах гээд хичээгээд байдаг. Амьдрал богинохон учраас таныг үзий яддаг хүмүүсийн санаа бодлыг өөрчлөх гэж зүтгээд хэрэггүй л болов. Таныг хайрладаг хүндэтгдэг хүмүүстэй тэр цаг хугацаагаа зарцуулаарай.